өдөржингөө ядраад зөндөө олон зүйлс самгардаад сандарсан ч юм уу альсгүй л ууралсан бухимдсан үе зөндөө байсан байж болно. Тэгэхээр энэ цагийг ашиглаад төр зур анхаарлаа төвлөрүүлэх, тайвшруулах дасгал хий гэж бодож байна. За гараа алдалж ингэж сунгаад дээш нь өргөнгөө доош нь буулгаад гүнзгий амсгаад хамраараа гүнзгий амсгаад гэдэг дуургаад ч юм уу те амсгалаа гаргаараа. За 3 удаа гүнзгий амсгаад гаргая. За одоо хамраараа гүнзгий амсгаад анхаарлаа амсгал дээрээ төвлөрүүлээд хамраараа амсгалаа гаргаараа. За хүзөөгөө ээгүүлээд би таныг яг өвшөөгөөч гэж хэлмээр байна. Бүр зориудаар. Өвшөмөргүй байсан ч. За өвшөөд болохгүй байвал ороо олж байгаа болохоор та хэдэд өвшөөх боломжтой байгаа тий. Дугаараа цаах юм. Гүнзгий аваа бөөрийгээ том ангаагаад гээ сайхан дуургаад. За нэг 3 удаа. Гэхэд мөрөө хөдөлгөө, мөрөө сайхан буулгаа. За сайхан өвшөөгээд. Тэгээд өвшөөгээд амсгалаа ингээ гүнзгий аваад хамраараа гаргасны дараа ямар мэдрэмж төрж байна? Нэг сайхан би сулраа тайвширж байгаа үстэй тий. Тэгэхээр би энэ дээр өөрийгөө сэтгэл хөдлөлийн тухай ярихаас өмнө өөрийгөө удирднаа гэдэг нь мэдрэлийн системээ удирдна гэсэн үг. Мэдрэлийн системээ удирдна гэсэн үг гэдэг нь өөрийнхөө биеийг тайвшруулна гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө удирдна гэдэг нь сэтгэл хөдлөлөө удирд гэдэг нь толгойдоо сэтгэл хөдлөлөө удирдахын тулд би ингэж бодохгүй, тэгж бодохгүй гэж бодхоос өмнө зүгээр л биеийг тайвшруулах ухаан байх нь шүү дээ. Маш энгийн биеэ ингээл хэдхэн ором тайвшруулад за тэгээд сандарсан твцсэн үед хүний бие чинь тархич нь хүчил төрөвчөөр дутагдцсан явж байдаг. За ингээд гүнзгий амсгаа аваад анхаарлаа амсгал дээрээ төвлөрүүлэхэд бие чинь яг нь тэр чигээрээ хүчил төрөвчөөрсөн нэлэгдэн тайвширна. Хүний за өвшөөх үед болохоор хүн унтахын өмнө маш өвшөөдөг тий. Унтнаа гэдэг чинь тайвширсан, амгалан тайван байгаагийн шинж. Амгалан тайван биш хүн унтах чадамжаа алдчихдаг штэ. Маш их стресстэй бухимдсан хүмүүс унтах чадамжаа алдсан байдаг. Тэгээд ингээд албаар хүчээр ингээд өвшөөгээд ахлаар яг нөгөө тархиндаа чи сандрах, тайвшрах, тэмцэлдэх хэрэггүй, айд сандрах, стрессдэх хэрэггүй. Би тайван байна, орчин тайван байна гэдэг сигналыг өгч байна гэсэн үг. Ингэснээрээ та сэтгэл хөдлөлөө өөрийгөө удирдах чадамжаа дэвшүүлж байгаа.